Сайн байцгаана уу? Энэ удаад Microsoft Office Excel дээр pivot table-ийг хэн ашиглах талаар заах болно. Энэ удаад жишээ болгоод зарлалынхаа тэмдэглэлийг хэрхэн амархан pivot table-ийг ашиглаж харахыг заах болно. За эхлээд жишээ болгож ийм зарлалын мэдээллүүдэд оруулсан ийм жигсаалтуудыг оруулсан байгаа. Тухайн зарлагуудаа юун дээр хамгийн их зарлага гарч байна. Үүнийг харахад pivot table-ийг ашиглавал маш амархан байдаг. Энэ жишээ өгдлүүд нь болохоор ерөнхийдөө маш амархан илүү дутуу наривчлсан өгдлүүд байхгүйгээр оруулсан байгаа. Зардлаа юун дээр их мөнгө зарж байгаагаа харахад бол жоохон дэлгэрэнгүй байвал ер нь бол илүү их дими үрж байгаа мөнгөө бол харахад бол амар байдаг. За тэгээд хэрхэн ашиглалаа заая. За pivot table нь болохоор энэ insert дотор байдаг. Insert дотор ороод pivot table гэдэг үүн дээр дарна. Тэгэнгүүт энэ нь болохоор өгдөл оруулах, өгдлүүдээ сонгож өгөх хэсэг. За тэгээд өгдлүүдээ сонгож өгнө. Энэ чэнэс дуустал сонгож өгнө. Тэгээд enter дарна. За тэгээд энэ нь болохоор доотлих нь болохоор шинэ шит дээр. За энэ шинэ шит дээр гарах уу? Эсвэл сонгогдсон байгаа. Сонгогдсон байгаа газар өгдлийг гаргахгүй гэдгийг зааж өгч байгаа. За ингээд окей дарангууд энэ баруун талд нь pivot table-ийн филдийн өгдлүүдийг нь оруулж өгөх юм гарч ирнэ. Энд чинь нь болохоор багнууд, мөрүүд, утгууд гэсэн юм хэсгүүд байдаг. За энэ удаад болохоор нэр төрлөөр нь хэр их тухайн нэр төрөлд хэр их мөнгө зарж байна гэдгийг нь харах pivot table-ийг хийж үзүүлье. За шууд зөөгөөд оруулчихна. Шууд оруулангууд энэ чинь шууд нэг төрөл гэдэгт нь болохоор энэ багнууд нь болохоор нэр төрлүүд нь ороод ирнэ. Эхлээд шууд үзвэл count гэж юм байгаа. Энэ хэдэн утга байна гэдгийг нь харж байгаа. За үнийг нь болохоор нийлбэр хэдэн төгрөг зарах гэж байгаа вэ гэдэг утгыг оруулах гэж байгаа болохоор энэ value field setting юм ороод count биш. Энийг нь sum болгоод энэ нь болохоор юуных нь нэрийг нь бас өөрчилж болно. Гүт. Шилээд саяны сонгосон бүх өгдөлтүүд дотор ахуйн бараад нь болохоор 48,000 нийт зарсан байна гэдгийг харж болж байгаа. За тэгээ үнийг нь болохоор ганцхан утгаас илүү утгаас оруулж болно. Нийлбэрийг нь орж болно. Хэдэн ширхэг байгааг нь тоолсон, counter тоолсон нь олж болно. Дунджийг нь олж болно. Хамгийн бага гэдгийг тус мэдээллүүдийг нь дэлгэрэнгүйгээр авах боломжтой. Энэ columns дээр нь болохоор бас өөр янзаар бас харах боломжтой. Columns нь болохоор мөрүүд янзын байдлуудаар нэгсэн дэ утгуудыг харах боломжтой. Өөртөө таарсан байдлаар ийм table үүсгээд илүү их харахад амар үр дүнгийн мэдхэд амар table-үүдийг pivot table ашигладаг үүсэх боломжтой байдаг юм аа. Анхаарал тавьсанд баярлалаа. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк болон шеэр хийж өгнө. Танд асуух зүйл гарвал IT цэцэг эмээний мэйл болон Facebook, YouTube-ээр бидэнтэй холбогдно.